За сайн байцгаана уу. За Facebook пэйж даадаг нэг хүнд iPhone 17 за тэг нэг 500 мянга өгч тийм үү. За тэгэд манай Inet Entertainment буюу Inet Entertainment болоо одоо 2 жилийн өмнө хийж ирсэн. Мөрөөдлийн баг одоо та хэдийн мэдгээр бол одоо мөрөөдлийн баг. Гэтэ би ингээс гармаар байна гэдэг reality show хийсэн. За тэг манай платформ маань нэгдсэн. Одоо вебсайт дээр та Inet segment гээд манай контентыг үзэхэд бол боломжтой болчихсон байгаа. Харин хоцыг одоо шүү дээ. За тэгээд хүмүүс маань бүр 2 дугаар анги маш их асууж байна. За тэгээд контент үзсэн хүмүүс таалагдж байна уу? За тэгээд бүгдэнд нь орой минь түргээ тэгээд ерөнхийдөө дагдаг хүмүүсүүдээ бас урамшуулъя. Тэгээд бас контент таалагдчихөө гэд нийлээ лайв хийя гэж бодсон юм аа. За 6 хүн орж ирлээ. За сайн байцгаана уу? Дашнин байна. Inet Entertainment-ийн үүсгэн байгуулагч. За одоо та бүхэнд одоо мөрөөдлийн багийнхан гэдэг. Гэхдээ би ингээс гармаар reality show маань үрж байгаа. За орж исэн хүмүүстээ бүгдэнд нь баярлаа. За тэгээд манайхан хэрвээ да контент үзсэн хүмүүс бол маш өндөр сэтгэлдтэй байх шиг байна. Тэгээд контент үзсэн хүмүүс маань бас гой сэтгэлдээсээ хаваалцаасаа гэж хүсэж байна. За хардаг уцаа минь очицъя. За энэ пэйж лайв шеэрлээд. За тэр оронд та бүхэн бас лайва шеэрлж байгаарай. За тэгээд азтнаа бас тодруулчих тийм үү. За энэ гэрлээ гэгээд хүн бол одоо маа контентыг үзсэн. 2 дугаарыг хизээ орох юм бэ? Одоо цаваач наа илүү мотой хүмүүс илгээ мэдэрэл гэдэл одоо тэгээд их таалагдсан юм шиг байлээ. Тэгээд бас айгүй гоё контент болсон угаасаа. Ямар ч одоо улс төр байхгүй те. Ямар ч одоо хар бараа байхгүй. Маш энэ эрэг инээдтэй маш гоё контент болсон та бүхэн харсан бах те. Тэгээд бид нар яг юу хийгээд хийснийг ойлгоогүй 2 жилийн өмнө л одоо маш их. За 2 дугаар ангийн яаж үзэх вэ гэсэн мэн. 2 дугаар ангийн ороогүй байгаа шүү. За одоо удахгүй ороолн да тэгэл үзээ л гэсэн байна. За тэгээд 2 дугаар ангийн бол бид нэр бол 2 жилийн өмнө цацчихжсэн. Тэгээд тухайн үед бол одоо бүгд л дайрж ялаа шүү дээ тий. Одоо эдгээр ч өстой стресс мөн галас старлыг. Ямар ч тийм улс төрийн юм гайс байхгүй байгаа сте. За үдшин минь дээ. За юу яач тийм үү? Хэдүүлээ нэг жоохон шеэрлт юм уу? За тэгээд шеэрлээд хүмүүсээсээ бас нэг гоё яа л гэж бодож байна. Тэгээд сонь сайхан бол нэг тиймэрхүү. Хүмүүс маань үдсэн хүмүүс маань ямар ч өндөр сэтгэлдтэй байгаад маш их халархаж байгаа. За тэгээд орж ирж байгаа хүмүүстээ бүгдэнд нь орой мэнд тэгээд бүгдэнд нь гоё зүрх гаргая. За манайха лайв нэг 1000 хүртэл яачих юм бол тэгээд гоё. За 2 дугаар ингээ хордлаа л гэсэн байна. Энэ хүмүүс маань ерөөсөө шууд орж ирээл 2 дугаар ингээ хордлаач те танаа мөрөөдлийн багийн одоо 2 дугаар ингээ үзмээр байна л гэдэг. Тэгээд гаргамаар байна штэ одоо тэгээд хордог хүргэмээр байна. За лайв манайха бүгд нэг гоё ирчтэй шеэр хийчих те. За тэгээд 1000 дахь хүн ороод ирвэл тэгээд бас те манайха iPhone 500 мянга гэдэг байгаа штэ те. За совчт юм уу? За контент үзсэн хүмүүс маань бол за чамайг хэмжир тулам ижил хүсдэн гэдсэн нь л гээд. За одоо юм би ч одоо бол одоо тэ сайхан найз хүнтэйгээ ингээ 2 жил хамтдаа амьдраад бас гоё ингээ амьдарч байгаа шүү зүгээр. За үдсээ өгтлээ нэлээ их чинь гинэ тэ аргагүй баха өстой айгу гоё боллоо гэдэг үдсэн хүмүүс маш өндөр сэтгэлдтэй байгаа. Тэгээд уг контентт маань бол бүгд бол айгу гоё оролцсон. Яг одоо сошиал ертөнцийн байдаг тэр хүн за бодит ертөнцийн байдаг хүний ер нь ялгаа нь яг ямар юм бэ гэдгийг харуулахыг зорьсон контент шүү. Тий. За лайвд маань бол нэг 40 хүн орж ирсэн байна тий. За нэг овоо олон болчвол ерөнхийдөө бас нэг хэдэн хүнийг шагнажт юм уу гэж бодоод байгаа. Тэгэд унтахаас өмнө хэдүүлээ бас нэг гоё тий гоё хэдэн шагначаа. За их чин шеэрлсэн гэсэн мэн. За баярлаа. За тэгээд контент маань ерөнхийдөө хурж байна. Гэхдээ одоо бас энэ нэгнийгээ бас амар харах явдал бас айгүй байгаад бас жоохон муухай байна. За гоё болсон байна лээ. 2 дугаар анги бол үзмээр байна гэсэн мэн. За баярлаа. Тэгээд нэг мэдээлэл хүргэхэд манайха юу шүү. Та бүхэн өөрийнхөө одоо хаягийг өөр хүнд шилжүүлэх юм бол одоо таны аккаунт одоо өөр хүнд шилжүүлэх гэдэг нь өөр хүнд ингээд та өөрийнхөө бүртгэлийг дамжуулах юм бол таны аккаунт шууд блоклогдож байгаа шүү. За гоё хөгжөнтэй хоржонтой гоё контент болсон мөлий амжилт гэсэн баярлаа. За болцол нь биелэх үү яах вэ бро гинэ.
болзол биелүүлэх үү гэнэ. Тийм шүү дээ. Болзол биелүүл шүү дээ. Лайв шеэр хийгээд. За би тэгээд ерөнхийдөө бас нэг 1000 ороод ирчүүл бас шагнажаа гэж бодож ирсэн. Тэгээд хүмүүс маань бол бас хэр шеэрлэхээс бол хамаарна шүү дээ. Тэгээд үзэж байгаа хүмүүс маань бүгдээрээ гоё бүгд лайк дараа явчаарай. За тэгээд асуулт байвал контент талаар асуулт байвал мэдээж шууд хариулахад биелэн байна. За тийм. Хин байгаа шүү. За уг контент ерөнхийдөө яг ямар концепт яах гэж цацагдсны тухай бас ярих гэж бодсон юм аа. За та бүхэн бол намайг талбай дээр 2022 оны нүүрсний чигсаалаар тэмцэжсэнийг маш сайн мэдэх хаа. Тэгээд яагаад энэ контентыг хийх болсон эхлээд ярьсан зүг байх гэж бодож байна. За тэгээд чигсаалаар одоо өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэл түмэн олонд дэмжээл айгүй гоё байсан. Надад бол маш гоё байсан. За тэгээд миний амьдрал хамгийн хэцүү үе нь бол яг чигсаалын дараа болж хувирсан. Яагаад гэвэл маш олон хүмүүс одоо эхлээд нэг хідэн одоо доромжилж гисэн дараа нь хэсэг бүлэг тэгээд нийгмээрээ ерөнхийдөө нийгэм итгэд би нийгмийн дайсан болоод хувирч гисэн байсан. Яагаад юм бүү мэд. Тэгээд дараа нь бүр доромжилдаг боллоо, дээрлэхдэг боллоо, гадуур явахд хэцүү боллоо. Зодуулж эхэлт юм байлээ. Тэгээд надад одоо төхөж өнгөж 20 хүрж ирсэн залуу хүний хувьд одоо гадуурч явах нүргүү болно гэдэг сошиалын ямар амар юм бэ гэдгийг мэдчих واخгүй. Сошиалын хар бараан талыг ямар аимшигтай зүйлээд юм бэ гэдгийг мэдрээд за юунаас болоод үзээсэн бэ? Би нөө талбайн чигсаалын дараагаар нь уул нь өөрөө нөгөөд нэг юм өөрөө оюутан хүн учраас одоо нэг тийм юу хийя л гэж бодсон юм. Ажил хийя гэд нэг пүүзний дэлгүүрт ажилласан. Тэгсэн чинь тэмцэгч пүүз зарлаа чи ийм юу гэдээ бүр бөөнөр хараагаад чи пүүз зарлаа би яг яагаад гэдгийг юусэн ойлгоогүй. Тэгэл нэг л мэдсэн чинь маш олон хүн намайг үзэн яддаг, маш олон хүмүүс намайг одоо илгэлдэг, доромжилдаг, дээрлэхдэг болоод хувирчихсан байсан. Тэгээд надад тийм бодол төрсөн. Энд чи ийм гинт одоо ийм юм ороод ирэхээр ингэдэг юм байл л та хүн гэдэг чинь сэтгэл санаагаар унд юм байна. Одоо бүр амьдрах хүсэлгүй хүртэл болд юм байна те. Энэ сошиал медиа гэдэг хүн чинь энэ хүмүүс ингээд яг ямар учир шалтгаанаас намайг үзэн ядаад байгааг мэдэхгүй мөртлөө ингээд би уйлах хэцүү байх хэцүү үнэхээр маш хүнд байдалд орж ирсэн. За тэгээ эндээс ерөнхийдөө энэ мөрөөдлийн баггүй би энэ ангиас гармаар юм гэдэг контентоо одоо хийх санаагаа авсан гэх юм уу. Одоо би юм байгаа юм чи бусад хүмүүс ямар байдаг бол те. За тэгээд хүмүүстэйгээ уулзаж үзлээ. Асар жамаатай бас одоо таарлаа. Хамт ярилцлаа. Яа ямар аимшигтай юм бэ те. Магадгүй тэр хүн бусдаас өөр үеж болно. Эсвэл одоо санамсартай бай, самсгүйч эсвэл олонний хараанд өрцсөн байгаа даахгүй. За, контент хипхоп дуу гоё болсон байлаа гэдэг чинь те. За, зодно шүү л гэдэг чинь. Одоо ийм юм бэлээ. Одоо ингээд бүгд ингээд сошиалар энийг чөлөөтэй харааж доромжилж болдог гэдэг нь энгийн зүйл болсон. Тэр манай нийгэм өөрөө яг ямар болж хувирж байгааг бас харуулж байгаа байхгүй юу? Ирээдүйд бид нэр хүүхдээ гэмт хэрэгтний сэтгэл зүйтэй өсгөж байгаа байхгүй юу? Одоо та боддоо 5 хүүхд дутмын 2 нь сошиал дарамтанд орж одоо хичээлээсээ зайгаа авах гэх мэт амар статистик. Энэ сошиал дарамтын сошиал буул ял бүр амар яг за муу буцаа минь л гэсэн байна. За баярлалаа. Сэмүүд рүүгээ за энэ одоо балаа л. За амжилт шеэр хийсэн л гэсэн байна. За баярлалаа. За ерөнхийдөө бол яг энэ контентыг хийх болсон шалтгаан нь энэ. Тэгээд бас дээрээс нь сэтгүүлчээр сурдаг, найруулга судалсан. Тэгээд энэ нэг мессежийг бас нэг тийм одоо эсрэгцүүлэх маягаар түмэнд хүрэх гэж бол хүссэн. Тэгээд харамсалтай нь бас миний сошиал дээр одоо энэ нийгэм тавьсан онш маань батлагдсан л да. Одоо тэр зураг цацагдаал яг юунаас болоод ямар контент хийсэн ч мэдээ маш харамссан. За нэр нь зохиогоогүй нөө. За юу гэнэ үү? Манай найз залуу харгүй байна. Жохон мөнгөний миний надад мөгдөггүй. Юу гэнэ үү? За одоо нэг шир маань идалж байна тэгээд. Энэ маань бас лайв маань 1000 өрөхгүй бол одоо тэгээд яг хөө дээ таад. 1000 өрөөл нэг хэдэн үнийг гой шагнажаа гэж утсан. За мундаг шүү залуу чивок. За контент ямарсан тэгээд 2 жилийн дараахан ерөнхийдөө ингээд цацаа та бүхэндээ бас хүргэлээ. Тэгээ яагаад ихэнх хүмүүс сууж юм л да зүгээр л үнгүү тавиач. Тэ? Мөнгө олох гээд байгаа юм шүү гээл тэгчин.
Тэгвэл үнгүү тавих юм бол яг ямар юм үүсэх. Зүгээр л нөгөө сошиалын хүмүүс нэг хараадгаараа өрөөдгөрөө дахиж доромжлуулах гэж үнгүү тавих юм уу те. Манайхан ер нь энийгээ шүүмжлэх, доромжлох, харааж зүхээ болсон дээр шүү. Энэ ховор заяад хувь тавилангаа хайрлаж, бусдад сайхан үг хэлж, бусдыг хайрлаж гоё эерэг амьдрах хэрэгтэй л гэсэн. Яг үнэ. Одоо ингээ Facebook гэдэг ерөнхийдөө зүгээр юм хараалын юм тамийн тойрог болцсон байгаа ш. Одоо би бол энэ дэр имзэлж байна. Би бол яг энэ бараан талыг өөрөө мэдэрсэн хүний хувьд бол одоо бас хойноос гарч ирж байгаа дүүнэрээ бас энэ юм бити өртөөсөө гэж бол айгүй хүсэж байна. Тэг энэ дээр ч гэсэн ер нь бас нийгмээрээ хилцүүлээсэ гэж бас айгүй хүсэж байгаа шүү. За тэгээ контентыг үзсэн хүмүүс бол маш өндөр сэтгэлтэй байгаа. За контентоо үзсэн хүмүүс бүгдээр гоё лайкаар даалгалтай хэрэв олон хүмүүс таалагдсан бай тээ. За нүүрсний чигсаалаас хойш дэмждэг дээ гэсэн мэн тонгологч. За баярлалаа. 1К хүрхэн биш үзэж байгаа хідээсээ урамшуулж шиё хаахаа тэгвэл итгий штэ гинэ. За үзэж байгаа хэд маань тэгэл нэг 10 гүрвт шир ичгэл хурч штэ. Юу вэ тийм сошиал медиа ямар амархан юм бэ те. Үзэж байгаа хүмүүс маань бүгдээрээ гоё зүрх дараал гоё нэг 10 гүрвт шир ичгэд 1000 хүн бол дорноо хурчтан дээ. За орой минь дээ дэмждэг шүү үздэг шүү л гэсэн байна. За баярлалаа хаа. За контент үзсэн үү зөндөө баяр дамдан сүрэн хаа. Манай контент маань орсон штэ бас 2 жилийн өмнө л ганц постэр зургаараа л 90 Монголд бүхэлдэн дөргиж ирсэн одоо контент маань яг одоо хурж байгаа штэ та одоо үзэх боломжтой байгаа. Тэгээд үзээрэй. За шир маань гэдэг. Ер нь явах нь энэ одоо би болноо бас хэдүүний шагнчиг гэж бодсон. Ер нь бас дагдаг хүмүүсээ ингээ урамшуулъя гэж бодож байгаа. Ер нь бол маркетингийн хувьд тэ бас энэ чинь маркетинг штэ. Шууд одоо бас тэгэл хай бро орж болохгүй байгаад яах вэ админал гэсэн байна. Та мессеж чирээ инэт сегмент рүү ороод. За тэгээд бас ямар нэгэн вебсайтаар ороход ямар нэгэн бас хэцүү зүйл тулгарч ийн яаж ийн. За ихэнх хүмүүс маань бас function буюу одоо үйлдвэрлэлийн системээс ойлгохгүй байх шиг байлээ. Тэгээд хүүхд ч юм байвал хүүхдэрээ заалгуулад тэ. За энэ крон тулгаан болгоо зодноо энэ одоо би тон дотор үсэг гихчирээд яах ч байгаа юм. За тэгээ гол сэдвээсээ бүр хазаагаа авчижээ одоо бүр. За тэгээд ерөнхийдөө ягаад энэ контентыг цацх болсон бэ гэхээр нэгт бол мессежийг хүргэмээр байна. За хоёрт бол ерөнхийдөө айл болох энэ сошиал медиагийн одоо яг энэ дээр бол цэвэрлэгээ хиймээр санагдаж байна. За энэ дээр хууль өргөн барьж болж байна те. Одоо Солонгост бол одоо жишээлбэл энийг хүнийг байнгын учир утгагүй дарамжилдаг хүмүүнд бол одоо бас эрүүгийн хэрэг үүсдэг одоо их мэдчлэн. Саяхан гарт дээр одоо цацхгүй мүү гэж байсан ашгүй вебтэй болжээ гэсэн юм. Тийм ээ гэж. Эсвэл вебсайттай болоод цацлаа, платформ хийж үзлээ те. Бас хүмүүс маань бас аягүй сайн ойлгохоор энэ вебсайт, платформ гэдэг чинь бас аягүй өндөр зардалтай байдаг. Контент гаргана гэдэг чинь маш өндөр зардалтай байдаг. Маш өндөр эрсдэлтэй байдаг. Тэгэж та бүхэнд энэ контентыг хүргэж байгаа шүү. Тэрнээс ерөнхийдөө ихэнх хүмүүс маш амархан ойлгох юм бэлээ. За тэгээд контент маань ямар сайн амжилттай хүрсэнд бол маш их баяртай байна. Энд бол энэ мессежийг энэ нэг зөвлөх хүрчих юмсан гэж нэг 2 жил л маш Австралиан лавнер бүгд яг юм зүрх сэтгэлтэй хүмүүс зүйлсэн юм шүү дээ. Тийм. Гоё эрэг нэгч юм уу? Сая бас талиагач осорж ямаагийн маань бас бичлэг сошиал медиад тавьсан байгаа. Тэгээд маш гоё зүрх сэтгэлтэй халуун дулаан хүмүүс бол бүгдээрээ сайхан гоё сэтгэлдээ үлдээсэн байлээ. Тэрэн дээр бол маш их одоо зүрх маань одоо маш их одоо бас гоё мэдрэмж авсан. Тэгээд ер нь нэг гоё комент унших хүртэл маш гоё мэдрэмж авдаг шүү дээ. За найз гэсэн хайртай байж болохгүй бол ихэд болсохгүй би. Энэ тийм. За энэ үзэлт маань ерөнхийдөө 1000 яах нь оо? За нэг хүн бол нэг гээд тэ гоё шагнчаал гэж бодчихсон. Шүү дээ. За хаяа өрөөмөнд амжилт хүсье гэсэн байна. За энэ үзэж байгаа хүмүүс маань ер нь контент үзсэн хүмүүс маань бүгдээрээ гоё үзсэн гэдэг ч юм уу гоё сэтгэлээсээ хуваалцаасаа. Эсвэл үзье гэж бодож байгаа гэдэг ч юм уу те. Одоо энэ наадмын амралтаар ерөнхийдөө үзье гэж бодож байгаа ч юм уу. За ямар лайв вэ гэж байна. За ямар лайв бэ гэхээр манай Инэт Entertainment-ийн одоо за та сайн мэдгээр бол одоо мөрөөдлийн багийнхан. Гэхдээ би энэнгээс гармаар реалити шоу маань орсон талаар ерөөхдөө лайв хүрж байгаа. За тийм байгаа шүү. Тэгээд за орж ирж байгаа хүмүүстээ бас орой минь хүргэе.
За тэгээд энэ лайва дэмжиж манайхаа бүгдийг нэг 10 ширийгээрээ. За. За чамаа тоо тийм research бол reason дэвшээд байгаа шүү л гэсэн. За хай. Манайхаа орой минь. За тэгээд бол вебсайт руу маань бас нэвтэрч чадахгүй хүмүүс маань инээд сегмент рүү бичээд админтайгаа сайхан чадлаа тэгээд асуудлаа шийдэрээ. За зарим хүмүүс маань маш түргэн ууртай байлаа шүү. Өөрийнхөө алдаагаа ойлгохгүй байж шууд манай алдаа лөөс чин хакер чин гэх мэтчлээ орж ирж лээ. Тэн дээр бас маш гайхсан. Тэ. За 6 янзлуулдаг. За тий. Хитэ сайхан контент олсон. За тэгээд ерөнхийдөө энэ лайва бас хийчихье гэж бац. За нэг үед нэг сургуульд сурж явлаа да. Бурхан болоочтой гэж. Ер нь хүүхд тахтаа бас нэг жоохон дараахан хүүхдээс юм шиг байдаг шүү дээ, тийм ээ. За бороо хөвсгөлөөр Рашант руу явлаа л гэсэн мэн. Рашант руу хамт явд юм уу? Үцэн дуун гоё. Дуу өстө гоё болсон байгаа сте. Та нарын хамбакри дансны хуулга жамагийн лайвны үзтэйс ба өнгөрч яана гэл. Миний хэсэг мэсэг бол ер нь их савааж байгаа. Ер нь айгүй гоё вайфтай хипхоптой бас гарсан байгаа. Тэгээ та хэд үзсэн бахаа л гэж бодож байна. Дуу таалагдсан уу нэрэ? Тэр дууг бол бас те тэр осор чамагийн хэсгийг ерөөсөө тэгж үгнээс нь тастаж оруулсан морсон байхгүй ш. Яг дөрүүлээ одоо Araction Napa би за осор чамаа бид дүр бол яг студид ороод тэр дууга бичүүлсэн байгаа шүү тий. Тэрнээс бол одоо ямар нэгэн байдлаар тийж өөр хэсгээс оруулаагүй. Үзсэн. За үзсэн хүмүүс бол маш өндөр сэтгэлтэй байгааг бас лидийг үзэж байгаа хүмүүстэй гэж тэгтэл манай контентыг үзэх юм зүгээр тэрхээ унтраагаад үз. Зүгээр л үнэхээр зүгээр илгээ өгчтэл инэ гэдгийг л амлаа. За үзсэн маш гоё эрэг нэвтрүүлэг болсон байлаа. Дүүг дагаад хоолоо зангирч огшиж үзсэн шүү. Дөө утас маань гацаад унтарчдаг болцоход байгаа юм аа. Имэн үзсэн гинэ. Имэн үзсэн юм уу те? За баярлаа. Ямар гоё юм бэ те? За дуу бол гал гэж юм. Тэ дуу нэггүй айгүй хөгжөлтэй коммент үлдээсэн мөлий. Та нар барыг цэнгэлтгэд дуугаа ийвэл дүүргэндээ гэхэр маш бас нэттэйс нэгжсэн. Рэпрүүдийг ажилгаа олгочихжээ гээд. За үзсээ байгаа л таарсан. Одоо 2 дугаар ингээ хүлээж байна гэсэн мэн. Гоё болсон байлаа гинэ. За үзсэн хүмүүстээ гоё мэдрэмжийг өгчөөл одоо хідэн хүн үзэх нь бол хамаагүй. Тэгэхээр үзэх нь бол үзэн. Тий. Гэтэ хэлүүлээ хамтдаа төсөөлөд үзээ л да. Нэгээд оромжилдгөө тий. Нэг тийм гоё тий айгүй гоё эрг мэдээллээр дүүрсэн тийм гоё сошиал медиа, тийм гоё соёл тогтвол ямар гоё вэ гэж бод. Тэгээ тийм зүйл бас болоосоо гэж хүсэж байна. Тэгээ би дараад ирээдүйд гарах бас хэд хэдэн тийм осор жамаад маань бас тохиолдсон шиг харамсалтай зүйл бас ирээдүйн дүүнерт маань битгий тохиолдосоо гэж маш их хүсэж байгаа. Хинтэл дээр бас ерөнхийдөө хуулийн ямар гаргалгаа байд юм бэ бас айгүй сайн судалж байгаа. Тэгээ ерөнхийдөө бас энэ сошиал медиа одоо нэг цэгцэрэг цаг нь болсон байхаа гэж бодож байгаа. Та бас юу гэж бодож байна? За дуу бол нэрээ гал шүү гэсэн тийм. Дуу бол юм хэр гал алсан. Тэгээ бас хүмүүстэй краун толгой бандаач. Наа чи 16-гийн краун толгой биш үү? За лаймон ирэхэд нэг 100 хүн л үзэж байгаа юм байна. Тэгээд бас хитрхи орой лайв хийчих шиг боллоо. Тэгж бас. За манай цэгмэд ах орж ирсэн. Сайхан контент болсон байлаа л хийж байна. За баярлалаа хаа. Ер нь айгүй гоё контент болсон. Тэгээд үзэж байгаа хүмүүс маань айгүй өндөр сэтгэлтэй. Ер нь л бүгд бүх ангаа үз. 73 минутын контентыг үзчихээ шууд үргэлжлүүлээд үзэх сонирхолтой нэг гэж маш. Дараагийн уран бүтээлд амжилтсая бараа гэсэн. За баярлалаа хийсэн ирснэ. Дараагийн уран бүтээлээ удахгүй хий гэж бас. Яг 1000 хүрэхгүй ч гэсэн зүгээр нөгөө утасны дугаараар нь. За юу яачи? 4 анги дуусны дараа шагналаа гэж хэлсэн юм тийм. Тийм ээ. За тэгээд шагнал нь нууц байг. За үзээгүй хүмүүс дундаас бас купоноор шагнаж тийм үзэх ирэхээр яг үнэхэрээ үзмээр байгаа хүн байна уу? Яг үнэхэрээ үзмээр байна танаа контентыг. За тийм. Тийм бол яг би гоё ихээр шагнажий гэж бодож байна. Нэг бол бишээ хөдөөний 69 тал. За тэгээд
Маш их баярлалаа. Тэгээд наадам болох юм гоё. Одоо бас наадам болох ч юм. 5 хонд ирэх хөвчих юм уу? За улам урагшлаарай гэж байна. Баярлалаа. Маш их баярлалаа үзэж байгаа хүмүүстээ. Ирэх хамаар байгаа хүмүүс нь зүрх хэлээрээ. За гоё ирэх хамаар байгаа хүмүүс нь гоё зүрх хэлгээрээ. Дараагийн ангууд хүлээж байна л гэж. Цэгмэд ах нэгдүгээр анги үзэж хоёрдугаар ангиас үзье. За нэг хоёрдугаар ангиас одоо 30-аас дээш шир хийсэн үнд шууд ирэх үе. За юу вэ? 30-аас дээш шир хийсэн үнд за контентийнхаа одоо үзэх эрхийг 2 сарын эрхийг танд шууд бэлэг болгон бэлэглийг таалагдж байна тий. Энд чинь бас маш их хөдөлмөр гэдгийг бас ойлгоорой. Тэгээд гоё орж ирсэн хүмүүс нь бүгдээр гоё нэг 30 шир хийх юм бол нэг хүн 30 шир хийгээд скриншот явуулаад тэгэх юм бол найз нь надад сайхан контент өнгөө үзэх бас купоноор шагная гэж. За азтай үнэхээр үзмээр байна гэж. За тэгвэл лайва сайхан шир хийчээрэй. За байна үзье гэж. За 9 эрдэн. Манай 9 эрдэн ч одоо манай үеийн залуу. Төлөө болсон. За шир хийжэл бороо сайхан шагная. За өнөр буян балдаан үзье гэж чинь те. За ер нь үзмээр байгаа хүмүүсээ үзмээр байна л чинь. За бүгд тэр гоё зүрхээ даалгаач тэгээ сайхан. Хит ирэх хүч тэгээд яг те 30 шир ирэх бас хийгээл тэгээд бас. Тэр нь бол хүн хүний хараагүй үнцэг харагдаж байгаа гэдэг тийм. Нэлийн шал өөр үнцэг. Тэгээд би бас өөрөө их гайхажсэн. Яг би бас өөрөө бас үзэгчийн одоо хувьд бас тэр контентэд оролцож байлаа. За энэ хүмүүс нь яг үнэхээр хүмүүсийн бодсон шиг ийм хүмүүс юм уу? Аль эсвэл одоо ингээд сошиал медиа дээр шал өөр байд юм болоо гэд үзсэн. Тэгээд би энэ сонио шал өөр хүмүүс харсан тэндээс ерөөхдөө. За маа цэгмэд ах лайвд ороод ирэх юм аа. Тий, энэ контентыг үзсэн хүмүүс маш олон талаас нь бас эргэцүүлж гоё харж илээ те. Өөжсөн чи ийм байсан юм биш үү? Ингэт юм биш үү? Энэ контент чи ийм юм байна. Хоёрдугаар ингээ үзье гэж. Үзье гэдэг аягүй их уурлаад байгаа л та. Албаар удааж байгаа. За ардын хүүд орж ах маань орж ирсэн байна. За сайн байна баха орой минь хүргье. За нөгөөд нэг мөрөөдлийн яваагийн контент дөө нэг 2 жилийн өмнө хийжсэн бас нэг саяхан өөрөө вебсайт хийгээд тавьсан байгаа ахаас үзснөө. Үзег бол үзээрэй. За талбай дээр за ийм л нэг сони юм болоод байгаа. Одоо намайг бол сошиалаар одоо за энэ залуу шиг ингэж тэмцэх юм бол ингээд өстой нийгэмд хинч биш болгох юм байна гэдгийг хараад маш олон залуучууд үзэл бодлоо илэрхийлэхээс айгаад эхэлж байгаа хгүй. Энэ нэг сөрөг тал нь бас байж болно шүү. Одоо яг үнэн үү худлаа юу гэдгийг ойлгоогүй ч одоо талбай дээр намайг талбай дээрээс мөнгө авсан гэдэг юм. Гэтэл яг юугаар яагаад тэгээд идэх юм маш ойлгодгүй. Та гурыг лайв хийхэд үзсэн гэсэн. За баярлалаа. За олон гүрв. За үзээ л чинь те. Ерөнхийдөө бас гоё шеэр хийсэн хүмүүстэй гоё сайхан ирэх өгчээ. Бас контентийнхоо те. За яг би шууд 1-р анги ирэхээ өгчээ. Тэгээд хэрвээ та бүх ангийг үзмээр ял тэгээд цааш сонгоё. Тэгээд 1-р анги ирэхээ өгчээ. За зөндөө шеэр хийсэн гэдэг өнөр боён баалда шеэр хийгээгүй ч гарч ирж штэ. Хотлоо ярих юм. Шеэр хийсэн хүмүүс чинь энэ ингээ шеэр хийсэн гарч ирдэг байхгүй юу да. Тийм шүү. За шеэр хийсэн. За шагч жоо шеэр хийсэн мэн контентыг үзэх бол маш өндөр хүсэлтэй байгаа байна. За манай 9 эрдэн байна. Азтай Аз байна. За өөр үзмээр байгаа хүмүүс байна уу? Тэ бас зарим хүмүүс манаас үнэхээр бас мөнгөний боломжгүй бас байж болно шүү дээ, тэ. Гэхдээ ерөнхийдөө бас ингэж гоё шеэр хийгээд хүндлээд үзэж чинь гэдэг чинь бас нийцсэн хүн үзээд бас тэ. За айгуу гоё зөв ойлголт аваасаа гэж хүсэж байна. За өөр чинь ер нь яг юу ярэ гэж бодож ялла гэхээр бас нэг хитрхи дип яриарч юм бол хүмүүс бас үзэхгүй болов гэж бас бодоод бас нэг хитрхи дип яриар орсонгүй. Тэгэд эргэтөө нэг контентын талаар яриад энэ одоо та ерөнхийдөө лайв гэж бодож байсан юм аа. За шинэ хүмүүс маань л орж ирж байна те. За хай орой минь би үзье гэсэн. За хязгааргүй лайв шеэр хийгээрэй. Хай найз охин чинь нүдэнд бол ах охин байна лээ. Хайрлаж яваарай амжилт. Хаанаас харч юу? Манай найз охиныг яаж мэдчихв? Хоёулын нэг хамт явж байхад л харсан хүн юм шиг нэ флавер. Сошиал айдтай тийм. Тийм манай найз охин чинь бас сошиал айдтай тэгээд сошиалор ер нь бас нэг гарах чинь бас иргэний зөрөх шүү дээ. Бас амаргүй зүйл шүү дээ. За 123 бас мэ. За бүгдээрээ шеэр хийчихөө тэгээд бас нэг ч гэсэн үнийг гоё баярлуулчих. Тэгээд нэг ч гэсэн үндэ бас гоё контент үзүүлчих тийм ээ. За хай ширсэн, инхлэн бэлгээ ширсэн байх шүү. Бас манайхан бас аягүй ширэж шүү. Бас гоё таалагдж шүү. Тэгэл тэ.
За гоё гэсэн байна. За үзэж байгаа хүмүүс бол айгүй гоё байна. Үзсэн хүмүүстээ маш их баярлаа. Тэгээ манай бас Хүний хөдөлмөрийг үнэлээ төлбөрөө үзсэндээ залуучууд минь үнгүй юм дуртай шүү манаахан гэсэн. гол нөгөө айдсан юу вэ гэхээр өнгөө тавьж бодсон л нөгөө ингээд хүмүүс амар Юу яа гэм. Одоо нөгөө бас контентоо тэр чигээр нь үнгүй тавиул тавьчихъя гэж бодож байсан. Гэхдээ одоо бас л нэмж доромжлуулаад яах юм тийм ээ. Яг үзье гэсэн хүмүүс маань үзчихэвэл тэгэл болоо. Яг дурсах нэг нь дурсаал үзэх нэг нь үзээл бас гоё кап авах нь аваал тийм ээ. Тэр зурглал бас нөгөө продакшныхаа залуус төрөхгүй бол болохгүй. Тийм тэгээ дээрэс нь яг үнэндээ бол би бас гарах гэж бол одоо яг үнэндээ бол маш их зээлэнд өрөнд орцсон байгаа яг энийг одоо нэнөөгөө хэлэхэд бол тий бас бодлооч үжээд яг би бол баяа л өөхт биш та хэдий одоо талбай дээрээс мөнгө авсан гэж тааш би талбай дээрээс улс төрчдөөс гэдэг юм намын эвслээс мөнгө аваавж байгаагүй. Тэглээж одоо Монгол ардын намын эсрэг дуурдаг хүнд одоо ямар хинэн мөнгө хилаалах уу те одоо хар ухаанаар бодоход тийм ээ. Тунгалаг ширэн тэмдэг гарсан байх шүү гэсэн мэн. Найз охиндоо юу гэсэн мэн. За одоо найз охиндоо одоо байгаа шүү тий. Тийм үү. Тий. Тэс их нэртэй болох гол болцоод одоо бас санхүү тий бас сахал үсээ оруулаад тэгвэл айгу бэби фэстэй юм чи. Лайв чинь байнга үздэг шүү. Би ч одоо лайв нэг хийдэг ш. Та миний лайв яаж байнга үз. За их чинь 43 шеэрсэн л гэж. Энийг ч бол үзэх хэрэгтэй авсан шүү. За танд баяр хүргэе. Танд 1-р ангийн үзэх эрхийг өглөө тэгээд групп руугаа админ руугаа чатвчээрэй. Тэгээд танд би нэнгээс гармаараа реалити шоу үзэх эрхийг өглөө. Баяр хүргэе. За Цэвэрээр бүтүүлчихэд төлбөрөө төлөхгүй байж байгаа юм. за тэгээ утасны дугаараараа бүртгүүлээд за тэгээ төлбөрөө төлөхгүй байж байгаарай тэгээ коммент бичээрэй. За шеэрээсээ их чинь миний зээх үү шиг сайхан байна. Үзэл бодлоо зөв илэрхийлэх одоогийн залуучууд мундаг байна гэсэн байна. За баярлалаа. Шеэрээсээ хүмүүс маань яг 30 шеэр 30 40 шеэр хийх юм бол тэгэл гой сайхан ирхиж өгнө. За. Тунгалаг таныг харагдаж шүү. Тийм шеэрээсэн ч харагдаж байна. За тийм шүү л гэсэн байна. За. Тэгээд цахим дээрлэхэлтийн эсрэг одоо кампайнд ажил одоо миний тэмцэл бол эхлээд талбай дээр гарч хин юмнийг одоо шүүмжлэхээс илүүтэйгээр яг одоогийн бидний нийгэмд тулгамдаад байгаа одоо энэ нэг бараан тэ энийгээ доромжсон дээрлэгсэн тэгэд хамгийн аимшигт нь энэ нэг зүгээр энгийн зүйл юм шиг болчихсон энэ зүйлтэй тэмцэхийг хүсэж байна хамгийн эмзэг. Одоо сая би цагдаагийн ерөнхий газрын одоо хэвлэл мэдээллээс одоо статистикийг авч харлаа. Энэ манай дүүнер сошиал дарамт нь маш их өртөж байна. За энэ сошиал дарамтанд өртөж байгаа хүмүүс хичээлд явахаа болж чинь саяхан бас аимшигтэй хэрэг гарсан байна. Нэг өсвөр үеийн охин бас ингээд сошиал дарамтанд орсон суулжтай бас амиа орлого гэх мэтчлэн ийм аимшигтэй зүйл болт юм байна. Тэгэхээр энэ сошиал медиа буюу энэ зүйлтэй хитүүлээ хамтдаа тэмцэхгүй болвол ирээдүйн одоо бас одоо хүүхдүүдээ тий зүгээр л хин нэгэнд зүгээр л доромжлуулж болох нийгмийг бид нэр үзүүлж болохгүй гэж. Найз охиных нь дууг таниад л байна. Хаяа лайв хийхэд нь үзсээрээ гад кекэг. Би хажуунаас амар тасалж байна. За энэ тунгалаг ихчээ та манай контенттаас үзмээрсэн үгүй л ихчээ. Манай лайв байнга үздэг ч танд бас нэг ирэхээр шагная. За би ч одоо ханаас нь харсан ч та халах Монгол царайтай хүн байгаа шүү. Хүсгэл аймгийн Аршаант сум энэ одоо манай сум бол одоо 1900 одоо оны ихэнд лам нарын бослогыг одоо манай сумаас эхэлж гаргасан байна. За тэгээд хамгийн их одоо тийм ээ хилмигдсэн одоо хамгийн их цөстэй цустай зүрхтэй одоо хүс халах удмын хүн байгаа шүү. Тий. Би бол дэшиг ирсэн үеэ сайн мэднэ. Манай одоо үг дэдсэл би үг дэдсэрээ маш их бахархаж явдаг. Тэгээ тиймдээч би бас одоо 20 настай одоо талбай дээр бас тэмцэж одоо бас тэ түмэн олондоо бас ардын хүү гэж бас тухайн үедээ бас сайхан хилэгдэж явж ирсэн бахаа гэж бодд юм аа. За өнөр буюу их ч танд 1-р ангийн үзэх эрхийг өглөө тэгээ та бүртгэлээ үсгээд үзээрэй. За манай 9 ирдэ айгуу гоё. За нутаг нэгтэндээ л өгчихгүй мүү л чинь. За нутаг нэгтээ залуудаа өгчдөө өгч ядаа тэгээд лайв рилүүд минь имам бас сайхан шеэр хийж өгч байгаарай. Тэгээд энэ ч л одоо хамгийн том тусламж шүү дээ. Тийм ээ. За шинэ хүмүүс маань л орж ирж байна.
За сая би тодорсон хүмүүсийн нэрийг нь хэлээд өгөөч плиз гинэ. За өнөр буян балдан гэж байна. За өнөр буян балдан ихч байна. За 9 эрдэм маань байна. За хязгааргүй яг хэдэн группт шеэрлсэн бай. Олон бол ер нь шеэрлсэн нь бол харагдаж байна. Тэгээд ер нь бол сая манаас шеэр их ханшмаа өсчлөө 40 шеэр болчлоо. За отхон цагаан 30 40 шеэрж болдоггүй. Зэт 15 шеэр явчаад бусд нь шеэрлсэн гэж бааж ордоггүй юм да гэсэн. За шеэрлсэн хүмүүстээ маш их баярлаа. Вау баярлаа гэсэн мэ. За ихчэл одоо бүр манай найз охины хоолыг таньтлаа одоо бас лайв маань үзт юм байна те. За 44 ширээсэн. За окей болж ин. Зөвл таныг хэрхэн шагналаа. За гоё контентын талаар асуух асуултууд байна уу манайхаа? За нийт хэдэн ангитай вэ гэсэн мэ. За нийт одоо 300 минут бүхий 4 ангитай. За тэгээд минут хэсэг бүрэн танд бол инээд одоо тархиан унтраагаад үзэх тал зүгээр л үнэхээр зүгээр татааж байгаа. Зүгээр яг илэгний юм байдаг бол илэг муутай хүмүүс байдаг бол одоо яг үнэхээр одоо бэлдээрээ те. Хэдэн ширээ нийт? Хараад өгч. Хизээч одоо харамсахааргүй л контент болсон тийм. Болохгүй хүмүүс гэдэг юу гэхээр хизээч нэг доо уулзаж болохгүй хүмүүс аа. Эхэндээ гэж хэлж та онц ноцтой Facebook-ийн одоо нэг доор хизээч уулзаж болохгүй хүмүүс. Тэгээ ер нь ийм байлаа л дээ. Бас ингээд болсон шүү. Бид нараас ингээд амар гоё хөвчлөлтэй байраад тэрийгээ бас сошиал нэг чирээд байгаа. За энд нэг комент орчихсон байна. Хитрхи илэн далангой сошиалаар дайралтад дөрчид дэрлэхэнд маш бага наснаасаа хэлсэн байна. 2 жил сэтгэл готролтой. Яг одоо 2 жил маш гүн сэтгэл готролд орсон би. Сэтгэл готролтой хүнтэй амьдрах хэцүү байдаг. Одоо энэ юу гэх одоо энэ сошиалаар орж байгаа маш сөрөг сэтгэлүүд те. За годамжаар алхахад хүмүүсийн харилцах хандлага гих мэтчлэн зүйлээс яг боддоор ингээд тулаад ирэхээр нөх хүн гэдэг зүйл чи цаашдаа би өсөнд явчих те. Би ч амьдралтай хүн штэ гэдгийг мартаад ерөөсөө сэтгэл готрол. Би хинч биш болцсон юм байна. Би юу ч биш юм байна. Нэг юм хийх хэрэг сэтгэл болчихсон. Ерөөсөө сэтгэл одоо хүн энэ сэтгэл санааны амтан гэдэг чинь үнэхээр үн юм байна л да. Тэгвэл бид нар өнөөдөр нэгээ хүнийг үгээр алч болно амьдруулж болно гэдэг шиг бид нар өнөөдөр ингээд зүгээр энийг шууд алаад байх юм бол энэ нэг юм сэтгцэн эрүүл мэндийн хувьд эрүүл хүн бас байх болоо. Энийг давах гэж маш их олон сэтгэл зүйч тий сэтгэл зүйн подкастуудыг үзлээ. Өөрийгөө ойлгох гэж хичээлээ, өөрийгөө уучлах гэж хичээлээ. Тэгэхэд одоо бас цаашаа амьдрах хүсэлтэй болж байна тий. Энэ нь бол одоо бас ер нь маш хүнд давааг л давсан. За наран ихтэй ирэх өгөөрэй л гэсэн мэ. За. Ер нь чамаг ихсэн аим дэмждэг. Тийм би ч одоо ихч нарын favorite хүүхэд шүү дээ. Бас тэтгэврийн одоо тэтгэврээр дээр маш тэмцэж өгсөн. Намайг тэмцэхгүй байгаа гэдэг. Би ч одоо багш нарын тэмцлийг те одоо сайд хөдөлмөрийн яамны сайдыг будаа олгосон. За багш нараа та нарыг молигдох ч шүү гэжсэндээ байсан. Өвөө эмээнэрийн тэтгэвэр дээр тэмцэж өгсөн. За тэгэл одоо тэр хоцрох амархан гинэ тэр мега төсөл бол би одоо жилийн өмнө би мега төсөл дээр дуурж исэн. Тэгэхэд одоо хүмүүс мега төслийг эсэргүүцэж байна. Гэх мэтчлэн ер нь би тэмцээл яваад байгаа шүү. Тэгээд яг хүмүүс маань за баярлаа амжилт хүсье гэсэн. Тий. Энэ контент маань ч ер нь тодорхой хэмжээнд тэмцэл гэж бодож байгаа шүү. Ирээдүйн таны үр хүүхэд өсөх нийгмийг илүү бас аз жаргалтай сайхан хүмүүнлэг нийгмийг багасаа л гэж хүсэж байна да. Тэгэд чи одоо тэгээд ер нь хүн чинь ингээд нэг унаад босоод одоо юу гэх би ч одоо нийгэмд баатар болтлоо өргөмжлөгдөж үзсэн. Нийгэмд шаар шахуу болтлоо гутаанд оромжлогдож үзлээ. Маш олон зүйлийг ухаард юм байна. Давлуун явсан үе дээрээ тийм ээ. За энэ Анука өгчих юм шүү. Анука ширийг өгч шүү дээ. Тий. 30 ширээс юм байна. Гэхдээ ширээсэн Батман гарч. Ширээсэн хүмүүс чинь амар явцсан байна. 400 надлаа хийлгүй байт юм бэ. За би бараг 100 групп ширээлээ. За өнөр буян балдагчтай баярлаа. Хөчөөгч. Яа тэгээ уусаа одоо ингээ шэр хийгээд гой дэмжиж байгаа хүмүүстэй гой инээдийг бэлгэлээ л да. Инээд те. Энэ бас гой концепт байгаа сте. Инээд гэдэг үг чинь ингээд англиар нь уншингууд I need буюу надад хэрэгтэй. Тэгээ монголоор нь уншихаар инээд гээд I need инээд надад инээд хэрэгтэй гэдэг юм гой концепт буюу агуулга гарч ирсэн. Тэр хурц хүмүүс ихлээ жоохон бараан царайтай бодох санаа олж ирсэн тий. Би нэг годамжаар явж байгаад хүмүүст бас нэг нэрээ өгж хөөжаад
бас бодсон ингээ хүмүүс ингээл одоо аппликейшны зээл инээдрэгэд айгүй хэцүү байгаа л да. Санхүүгийн дарамтанд санхүүгийн одоо хэцүү байдалд орсон те. Тэгээд би бас нэг ч гэсэн хүмүүс гоё инээсэн инээд зэсгэл тодруулсан яваасаа гэж бодоод инээд зэг мэн гээд тэгсэн чи инээд гэдэг үг уншсан чи инээд тэгээд ийм гоё нэр бүтсээ тэгээд энэ контентынхаа платформынхаа нэрийг I need entertainment гэж нэрлсэн баха. За Гидийн анок хийсэн штэ гэсэн мэн. За скриншот явуулчаарай. За тэгвэл тэгээд би чамд нэгдүгээр ирэхийг өгье гэж. За нэгдүгээр анги ирэхээр одоо хэдүүн шагнасаа нөгөө хөөрсөнтэй болоод хэдүүн шагнаж уу гэдэг шиг. За үзэж байгаа хүмүүс маань бүгд гоё лайк хийчих. Тэгээд шеэр хийж байгаа хүмүүс маань бүгд скриншотоор ороод ирээ. Би бол нэг тийм хүн мөрдөг юм уу ямар нэг юм тийм юм байхгүй. Би ч бол нь бол их хилэн далангуу одоо нэг тийм хар буруу санаа байхгүй гэж л одоо өөрийгөө боддог тийм хүнч байхыг хичээдэг. Тэгээд аль болох одоо нэг хүн шиг хүн байж юмсан л гэж хичээж байгаа хүн шүү. Тэгэхээр би бол одоо яг хийсэн амдаа хүрэн тийм учраас санаа зовлтгүй. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Орж иж лайв маань үзсэнд. Тэгээд бас сошиал медиа дээр би яг өөрөө гараагүй бас 2 жил сошиал медиа ашиглаагүй маш удсан байна. Тийм учраас бас тодорхой хэмжээнд айдас байлаа. Тэгээд инээд даммаар нэгсэн байна. Инхлэн бэлгээ. Тэгээд гоё явуулаарай. За. Давлгалч юм шүү. За гоё давлгалч юм манайха. Бүгдээрээ гоё зүрхээр давлгалч тий. Бүгдээрээ гоё нэгэндээ инээд баясаар инээд хөр бэлгэлье. За олон хүмүүс түгээгээд байна. Хүмүүсийн тоо нэмэгдэж байна уу дүү гэсэн. Одоо нэг 89 хүн болсон байна. За одоо тэгээд хитэн үзэх нь одоо ямар амаах вэ? Одоо тэгээд дараа нь үзэхөөлөх үү тий. Тэгээд заавал гэхдээ бас олон үзэл гоё л доо гэхдээ тэгээд яах вэ те. Айгу хэлсэнгөө те. За та эдэг бас үздэг хаа нэг таарах дээрээ. За баярлаа хичээ. Тэгээд бас хүмүүстээ бас маш гоё баярлаа. Тэгээд би энэ ингээс гармаар байна гэдэг нэр бол ерөнхийдөө яг ямар утга агуулгатай вэ гэхээр зүгээр нэг нэмж шалуулах биш те. Дахиж нэмж доромжлуулах шин бол одоо би энэ ингээс гармаар байна буюу одоо би энэ одоо ингэж анги гэж хэлүүлмээр байна те. Одоо концепт агуулгын үед ерөнхийдөө би энэ нийгмээс гармаар байна. Ийм доромжлдог, дэрлэгдэг те. Нэг ингэдэг нийгмээс гармаар хүмүүнлэг нийгэмд шичмээр гэдэг. Тийм л нэрийг бодож би энэ ингээс гармаар байна гэдэг нэр өстэй. Яг хаа энэ нэрэн сайн өрөөг нөө мөрөөдлийн багийнхаа л гэдэг те. Өглөөг сайхан гэгээлэхээр хэлбэл тэр өдөр чинь сайхан байдаг ш. Хүн чинь өөртөө сэтгэлийн амт шүү дээ. Тийм яг үний юм бэл. Хүн бол үнэхээр сэтгэлийн амт юм. Модоор ярих юм бол одоо нөгөө сэтгэл гэдэг зүйл чинь одоо нөгөө яг модоор ярих юм бол үндэс шиг гэдэг эргэтэн гэдэг шүү. Сэтгэл гэдэг эргэтэн гэдэг чинь айгүй чухал юм байлаа гэдэг айгүй сайн аллаа нөгөө. Зүрх шиг зогс. Хүн сэтгэлээр ухчихээр хүний бие хааж үдд юм байна. Ажил үйлс тэ. Одоо бүр юу ч болдоггүй юм лээ. Сэтгэл гэдэг эргэтэн элэг шиг цоорж, уушиг шиг юу ажиллаа? Зүрх шиг зогсдог гэдэг амар. За орилж хитэн галтар. За энэ ганхуу мөнгөн шагаа гээл одоо юуны ч одоо ийм л хүмүүс байгаа байхгүй юу? Тэр хүнтэй уулзаж үчирээгүй. За тэгээд баттай баримтахгүй. Одоо ингэж штэ. Энэнд би одоо ингээд нийгмийн сэтгэл зүйн талаас анализ хийх юм бол энэ хүн чинь одоо ямар нэгэн баримт нотолгоогүйгээр хүнийг гүтгэн доромжлох бол гэмт хэрэг байна. Одоо энэ ганхуу мөнгөн шагаа гэдэг хүн бол одоо би бол ингэж бодож байна. Хүнийг шууд юм оройн цагаар орж ирээд хараалыг бичиж байгаа хүний хувьд за энэ хүний сэтгэл зүйдээр хэдүүлэх хамтдаа анализ хийцгээ. За огт танихгүй би энэ хүнтэй бол таарч үзээгүй. Миний амьдралыг мэдэхгүй. За тэгээд миний дансын шалгаагүй, миний амьдралыг мэдэхгүй. Тэгсэн шууд нэг хүнийг харааж орж иж нэхэр за энэ хүн боллоо өөр бас зөндөө хүнийг хараад энэ чинь хүүхэд нь харна. Хүүхэд нь дахиад за тэр хүн зөөрайгаад өөр хүнийг харна. Хүүхэдтэй бол хүүхэд нь бусдыг ингэж хараад юм байна. Тэ? За тэгээд өөрөө бол бас бусдыг хараад юм байна. Тэгээ ажил үгсэн бүтдэггүй юм байна. Тэгээд өөрөө ийм сөрөг сэтгэлгээтэй учраас одоо сүнсэн би энэ хараад үр зээл одоо авцсан. Тэгээд хэнийг ч хамаагүй доромжлмаар санагдаад тэгээ сая дөрөв комент үлдээжээ. За тийм ээ тэтгэр нэмүүлэхэд тэмцэж байсан идэвхтэй хөгжгөө дэмждэг шүү уран бүтээлд амжилтсаа гэсэн. Баярлаа. Одоо энэ контентын дараа босож ирэх гэдэг. гэдэг. Одоо энэ контент дуусгаад амжилтаа сайхан дуусгах юм бол ер нь би бол одоо бас тэмцэн шиг тэмцэе те. Илүү яаж ухаалаг тэмцэж болох вэ? Бас энэ 2 жил чинь бас гунайл гутраал байсан байхгүй шүү дээ. Өөрийгөө илүү мэдлэгээр одоо мэдлэгээр одоо
өөрийгөө дүүрглээ, цэнэглэлээ. Одоо цар хүрээгээ илүү өргөн болголоо, тийм ээ. Яаж ер нь л тэгэл одоо миний хувь тавилан бол одоо ер нь тэмцэл юм байна дөө. Хүний амьдрал ер нь угаас тэр чигээрээ тэмцэл гэж би бодож байна. За, уран бүтээлд нь өндөр амжилт яалч чинь баярлаа. Баш Ер нь баярлаа. бол 99.90 комент хийсэн байлаа шүү. Тэгээд тэр хүмүүсээ бас маш их баярлж байгаа хайртай шүү гэж хэрэгтэй байна. Тий. Маш их баярлаа. Зөв комент За, байхгүй. энэ үсэл одоо яг 2 жил ургасан үс байна. За. Тэгээд ингээд хүмүүс маш их баярлаа. эерэг болгочих юм бол яг нэг сөрөг комент ороод ирвэл тэр Тийм шүү дээ. бичгээ Бойкот байхгүй хийх, ичээд болсон байх байхгүй юу. За, гоё эерэг байгаарай гэсэн байна. Тийм шүү дээ. Гоё эрэл одоо нэг би бол одоо бодож байна энэ амьдралаар нэг тийм одоо уртал биш тийм ээ. Нэг юм л хүн бол нэг сайн сайхан амьдрчээ, сайн сайхан эерэг байяа л гэж боддог баг. Тэгээд яг яагаад ингэж нэг бусдын өвдөлт, бусдыг шаналгах, бусдыг дээрлэхдгээс өөрөө кайф авдаг болсон юм байна. Энийг одоо яг юутай адилтгаж зүүрлэж хэлж болох юм бэ гэхээр одоо нэг тийм муу сүнсэж одоо тирэн гэж үздэг шүү дээ. Тийм зүйлс чинь л одоо хүний муу муухай, хүнийг доромжил дээрлэхдгээр хоололдог байх гэж би боддог. Тэгээ тийм ч хүмүүс ерөнхийдөө бас нэг тийм сайн явдаггүй байх гэж боддгоо. Хиний нэг тэгэл доромжлол явчихдаг хүмүүсийг тиймс. Тэр юм чинь нөгөө өөртөө хар энерги цуглуулчихаар зүгээр ингээл өрөөгөр хар энергитэй орж ирэхэд шууд долгион нь орж ирдэг байхгүй. Айгуу гоё. Одоо бас энерги айгуу судалт юм байна хүн чинь бас. Тэ хүний энерги гэдэг чинь бас айгуу өөр зүйлүүд юм лээ. Энергийн шинжлэх ухаан нөгөө манай эмээ өө ээж аав нар яриад л байдаг шүү дээ. Энерги цэвэрлэх, тэ энерги сайтай хүн гэдээ ярьдаг. Ер нь бол энэ энерги гэдэг зүйл бол амьдралын одоо бас нэгэн чухал одоо бас нэгэнч цэгнэж явж байгаа. Одоо монголчуудыг ингээд аваад үзэх юм бол зүгээр л зүр үгэндэл энэ философи те энэ энергийн шинжлэх ухаан гэдэг зүйлийг ойлгоцсон баг. За эр хүн малгай бүс хоёроо одоо газар хамаагүй энд тавьдаггүй шүү гэх тэр чи одоо юу гэсэн үг вэ гэхээр одоо те за тэгээд өөрийнхөө аягыг авч явдаг байсан байна. За тэгээд хүнжил гоц гэх мэтчлэн бүх зүйл нь ингээл энерги алдахгүй энерги менежмент маш өндөртэй хүмүүс байсан байгаа хөөх. Монголчууд гэдэг бол бас үнэхээр агуу ухаан амар харам. Хаяал нэг юм оновчтой үгүйсэн эргэжүүд юм. Өөрийнхөө л байбараа хүнд юу гэх нь тийштэй. За шээрсэн. За гэдийн анокыг шанчаа шаж. Анока дээр гоё зүрх тарчи. Тэгээд бас гоё. өнөр буян балдыг ч бас авсан шүү. За тийм. За тэгээд үдсэн хүмүүс маань гоё ирэх авсан хүмүүс маань гоё хамаатнуудаа гоё маркетинг хийж өгөөрэй. Тийм. За орил чарж тэмцэх биш мэдлэгээр тэмцэх хэрэгтэй бас мэдсэн мэдлэгтэй байхад дуракуудын амныг нь тийштэй ер нь бол одоо тэрийг бас айгүй ойлгосоо. Заавал одоо ийм орил чарлахтаа биш яг ерөнхийдөө бас мэдлэг хууль дүрм, хууль цаад зарналтай тэмцэх хамгийн зөв. Энэ одоо ороод үзвэл яг ганхуу мөнгө шагаа би одоо энэ сошиалын сөрөг талыг өөрөө чи амьдралд мэдрүүлээд өгөх үү? Яг сайхан сошиал яд болгоод өгч тийм үү? Энэ яг үгүй штэ. Ганхуу мөнгө шагаа гэдэг юм ба штэ. За энэ одоо юу хийдэг юм бэ наа чи? За одоо энэ сошиал трол одоо юм хар энергитэй хүн одоо яг ямар хүн гэдэг л хамтдаа харцгаая. За би бол одоо бодч л байна. Тамгалж л байна. Ганхуу мөнгө шагааг бол. Яг материалист хүн байж. За материалист хүн юм байна. Байж магадгүй. За. Мөнгийг шүтдэг. За мөнгийг шүтдэг хүн байна. За. За харъя. Би сошиал медиагийн харъя. За энэ хүнд оромжлоод идэх хүн өөрөө бас яг тийм лагийн болоо хандтаа бас харцгаая. Хүнд оромжлоод байгаа юм чи өөрийг бас харчих. Юу вэ? Юу юм? Төгжигдсэн бөгөөд төгжигдсэн аккаунт юм уу те? Өөрийнх нь хувийн аккаунт трол тайваа. Тий, даацдаг ямар ч хэлэхтэй юм байв гэж те. Би бол ерөн гадарлаж байна дөө. Одоо ингэ дахтай бичсэн. Минээр буцаа тавьсан мó. За үзье онтхоос өмнө сайхан гоё кино үзээд бас нэг гоё сайхан хамраа даа энэ ч та. За тэгвэл аяа дуусах уу? За тэгээ за бүгдээрээ сайхан амраарай. За үдс орж ирсэн маш бүх хүмүүстээ баярлаа. За тэгээд энэ лайвыг шеэр хийсэн хүмүүс маань сайхан амлсан ёсороо. За ярих юм тэгэл. За Контентын тухай хэдүүлээ нэг гоё сайхан эрэг энэ контентын талаар яриад за тэгээд нэг хамтаа сайхан гоё зүйл ярьж чаад дуусгахыг гэж бодож байна. За намайг Ташнам гэдэг
За тэгээд 2 жилийн өмнө би энэ ангиас гармаар байна буюу та бүхний мэддгээр одоо мөрөөдлийн багийнхан гэдэг энэ контентыг бол хийсэн байна. За яагаад хийсэн бэ гэвэл одоо ерөнхийдөө миний бодит амьдрал дээрх тарчны сошиал дээр харагдаж байгаа эсвэл бол хүмүүсийн одоо комент шиг тийм хүн биш байгаад би айгүй хэцүү санагдсан. Тэгэд хүмүүс эхлээд ямар ч учир шалтгаангүйгээр хараагаад дараа нь тэрийг үнэн гэж итгээд тэгэд бүгд сүргээрээ тэгж орж ирж дарамжлаад тэгэд би нэг мэтэд хинч биш болсон байсан. За тэгэд тэгвэл бусад юм хүмүүс байдаг болов. Энэ талаар ерөнхийдөө нийгэм түгээж хилцүүлмээр санагдаад тэгээд ерөнхийдөө энэ контентаа хийх санаа гаргаад тэгээд тодорхой хэмжээнд энэ контент орсон мөрөөдлийн баг гэл одоо жишээлбэл Томоко гэж хэд чинь л одоо ингээл тэ хүмүүс ингээл одоо тэр хүний одоо үзэл бодлоос нь олоод ингээл дарамжилж байна. За ингээл энд байгаа хүмүүс одоо манай талигаач усарч амаа нэ тийм ээ. Яг тэр хүнийг бол үнэхээр маш хэцүү нөхцөл байдал бид хоёр хамт явж байгаад бас одоо хүн амтны халтлагад хамт өртсөн гэх мэт юм маш хэцүү нөхцөл байдал байсан. Тэгэд энэ контентыг хүргье. Энэ асуудлыг нийгэмд хүргье гэдэг үүднээс энэ контентыг хийж илаа. Тэгэд харамсалтай нь манай контент цэцэгдхаас өмнө манай зураг алдагдаад тэгэд ерөнхийдөө энэ нийгмээрээ бүхэлдээ бид нарыг үзээ атсан. Тэгэд би нэмж үзэн ядуулмааргүй санагдаад тэр ухаан контентоо бас тухайн үед хүргэж чадаагүй. За тэгээд за шиг энэ контентыг хүргэхгүй гэж бодоод гэхдээ би тодорхой хэмжээнд мөнгө гаргаж хийсэн штэ гэдэг. Гэхдээ за шиг угаасаа хүмүүс ойлгохгүй мэн гэж бодоод хийхгүй байж исэн. Тэгэд хүмүүс нэг дарамжилчийг энийг ойлгохгүй мэн гэж бодож байгаа. Тэгэд асарж амаа манаас манай дүү бас сайхан ортодорцсаад бас ингэж би имлэг домлог гэх юм гэдэг хандив гэж явчихсан. Тэгэхэд асарж амаа манаас яг тийх хооронд бас тэ бурхны орон зирсэн байлээ. Тэгээд би боллаа одоо зул өргөх хэсэлт нь бол өөрийн биеэр оролцсон. Тэгээд ерөөхдөө энэ контентоо яагаад хүргэе гэж бодсон бэ гэхээр цаашдын сошиал медиад магадгүй өртөх хүүхдүүд дүүнер гарч ирнэ. Магадгүй таны хүүхэд энэ сошиал дарамтанд бити ингэж өртөөсөө тий санамсартай ч санамсаргүй ч гэмт ингэж маш олон одоо нийгэмд бити ингэж золиос солоосоо гэж хүссэн үднээс энэ контентоо гаргаж байгаа шүү. Тийг ойлгохыг хүсэж байна. Тэгээд тухайн үед бас одоо улс төрийн сенсац гэдэг юм уу. Тийм зүйлтэй бид нэрийг айгүй холбож ойлгож байсан. Тэгээд үдсэн хүмүүс маань тийм зүйлтэй ямар ч холбоогүй гэдгийг ойлгосон бахаа гэж найдаж байна. За тэгээд үдсэн хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд их авсан хүмүүс нөгөө бүртгүүлчээ. Тий. Тэгээд төлбөр төлөхгүй байж байгаараа тэгээд утсын дугаараа шагналаа. За төлбөр төлсөн одоо саяны миний лайвд орж ирсэн эрхийг одоо эрхээр шагнуулсан хүмүүс маань бүртгүүлээд за тэгээд бүртгүүлээд скриншотоо утасны дугаартайгаа явуулаарай. Тэгээд сайхан таны 1-р ангийг үзэх эрхийг нээж өгье. За видео осорч амаа гэж юм тийм ээ. Амжилт хүсээд өмнө зөвхөн өөрийнхөө үзэл бодол тооштой байхаарай гэсэн. Баярлалаа. Байлуулах хүчтэй тийм ээ. Яг Монгол ирэх хүн шиг ирэх хүн байхыг хүсэж байна. Тэгээд маш олон зүйлийг ухаарлаа. Тэгээд ойлголоо. Илүү хүчрхэг болохыг хүсэж байна. Илүү олон зүйлийг маш сайхан гэрэл гээгээтэй болгохыг хүсэж байна. Тийм л байна. Тэгээд ирэх хүн шиг ирэх хүн байхыг бол ялангуяа хүсэж байна. Нэг гэрийн сайн аав тийм ээ. Нэг охины сайн аав, нэг хүүгийн сайн аав, нэг улсын одоо хариуцлагатай иргэн, нэг гээжийн сайхан хүү, ах нарын сайхан дүү, эгч нарын сайхан дүү, тийм ээ. Эмээгийнхэн сайхан одоо зээн байхыг хүсэж байна. Тэгээд хүн шиг хүн байхыг хүсэж байна. Тэгээд хүн шиг хүн гэдгийг одоо ойлгох гэж юм хүн болохыг ойлгох гэж нэгтэй явдаг хаа гэж бодож байна. Тэгээд амьтдаа биений харилцгаая. Тэгээд энэ лайв тайм хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд бас намайг 2 жилийн дараа хэдийгээр ингэж гэмт гарч ирж байгаа гэсэн тэгээд бас намайг сайхан сэтгэлээр болсон гэж бодож идэг хүмүүс байгааг мэдхэд бол маш сайхан мэдрэмж төрж байна. Тэгээд миний амнаас гарч байгаа зүгээр нэг хэв шүү. Би энийг бол чин зүрх сэтгэлээсээ хэлж байгаа. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа гэдгийг хэлье. Тэгэхээр зарим хүмүүс маань зүгээр үг хэлдэг энэ бол нэг наалдгүй ойлгоогүй зүйл яриад байдаг. Би бол тэгэхээр хож ойлгосон зүйлээ та бүхэндээ сайхан
За дүүгийн сансан бүхэн сэтгэжлэн сайхан бүтэж наран мэт амьдрал гэрэлтэх хичээвгээ. За ямар гоё юм бэ? Ийм ирүүл үг гэж лайв үргэлжлүүлээд л ямар санагддсан юм нэстэ гоё юм байна. За тэгээд одоо ийм сайхан ирүүл магтаалыг аль болох дааж явахыг хичээнэ. За сайн шүний мэндэ. Тэгэхэд лайв маань ингээд маш гоё эрэг болж ин да. Тэгээд бүгдэнд нь бас амжилт нь аз жаргал хүсье. Тэгээд маш гоё бүгдээрээ гоё сайхан энергитэй тий. Одоо юу ч болсон даваад гараа шүү та би яг энийг хэлчихье. Их танд ямар ч хэцүү зүйл тохиолдсон та одоо амьдржил левел даваад гарна. Хамгийн гол нь хүн эрүүл байхад болд юм байлээ. Эрүүл сайхан амьдарч яхад ирээдүг бол хүн бүтээж чаддгаа гэдэгт бол би итгэдэг. Тэгэхэд тийм ээ. За сайхан уул байгаарай гэж баярлаа. За чи чаднаа гэсэн бэлтгэсэн байна. За. Тэгэд лайв таймын хамт байсан та бүхэнтэй чин сэтгэлээсээ баярлалаа. Намайг Ташним гэдэг ID Entertainment үүсгэн байгуулагч. Тэгэд одоо би нэгээс хармаар энэ reality show санааг нь гаргаж хийсэн. Тэгэд энэ контент маань одоо инээд сегмент дээр орсон байгаа. Тэгэд та бүхэн хэрвээ инээд баяр те төржсэн энэ капиталист нийгэмд тархиа унтраахад одоо янз бүрийн бодохгүй байхыг хүсэх юм бол манай контентыг үзээрэй. За тэгээд бас энэ материалист нийгэмд бол бас идеализм бол бас айгүй дутчих байдаг баха. Аргачгүй дээ энэ капитализм бидний боцсон нийгэм хит капиталист материалист болсон байх. Гэтэ бас энэ кейс зүгээр аргагүй байгаа нөхцөл байдал үүссэн байх. Гэтэ хизээ нэгэн цагт энэ Монгол улс хүн амьдрахад хамгийн сайхан диваажин шиг орн болно гэдэгт би бол итгэж явдаг. Тийм болоосоо гэж хүсэж явдаг. Тэгээд Монгол улс үрд мандан бадраг. Би монгол хүний үр сад болсондоо маш их бахархдаг. Монгол хүн бол би монгол хүний сарал ухаанд итгэдэг. Монгол хүн бол хаанч явсан аль ч салбарт тэргүүлж чаддаг. Би монгол хүний түүхээр бахархдаг. Би монголчуудын түүхээр бахархдаг. Би монгол хүний мөн чанараар бахархдаг. Одоогийн байгаа монгол хүн бол гэж хүмүүс боддог бол одоогийн байгаа монгол одоо додож явж яхад юм биш. Монгол улс мандаж явж исэн үеэр нь би монгол хүний бодоосоо гэж үздэг. Монгол хүний хүн байсан цагаар нь би монгол хүний бодоосоо гэж үздэг. Тэ? За авах гэх яваханаар хүмүүсийг дүгнэж яваарай. Муугасаа сайн нь олно шүү гэсэн. За тэгээд Монгол улс хүнд мөх бадраг ээ. За уухаа. За ингээд лайвт нь орсон та бүхэндээ баярлалаа.